Жирэмсэн болон хүүхдэд тэрвэд явж байгаа ээжүүдэд нийтийн тэрвээр үйлчлүүлэх маш хүндрэлтэй байдаг. Тиймээс нийгэмдээ ээжүүдийн хүнлэх соёл эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор Монголын энтерпренeur ээжүүдийн холбооноос би сумаар байна ягаан судал нөлөөллийн аян эхлүүлж 500 гаруй ягаан судлалын бүрээсийг хийгээд байна. Бид сумаар байна. Ягаан судал ер нь аян маань маш олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт эрүүл мэнд, аюулгүй байдал, мөн нийгэмд эерэг хандлагыг бас төрүүлж байгаа те эдгээр эмэгтэйчдийг хүндлэх, хайрлах тэр эерэг хандлагыг түгээж байгаа. Мөн энэ ягаан судал маань бас олон улсын стандартад нийцэж өгч байгаа юм л да. Одоо ягаан судал гэдэг аян маань анх Англи улсаас гаралтай. Япон, Солонгос, Тайванд яг төгс утгаараа хэрэгждэг байгаа. Тэгээ бас тав дахь гол ач холбогдол бол эдгээр эмэгтэйчүүд маань эргээд одоо нийгмийн харилцаанд орох буюу те жирэмсэн ч гэсэн бага насны хүүхэдтэй ч гэсэн нийтийн тээврийн унаагаар төгшөөхгүйгээр үйлчлүүлэх те тэр бололцоог нас бүрдүүлж өгч юм болов уу гэж харж байгаа. Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй ээжүүдэд зориулсан нийтийн тээврт ягаан судлалыг соёл анх Англи улсад үүссэн байна. Мөн өндөр хөгжилтэй Азийн орнууд болох Япон, Солонгос зэрэг улсад ч бас бүрэн хэмжээнд хэрэгждэг байна. Тиймээс манай улсад ч бас энэхүү ягаан судал нөлөөллийн ажил амжилттай хэрэгжүүл олон талын ач холбогдолтой гэдгийг аянг санаачлагчид онцолж байсан. Light News мэдээллээ.